Улсын хурлын сонгуулийн 1-р тойрог Аранханга аймагт нэр дэвшиж буй Дондог доржийн зол жаргал. За Аранханга аймгийн улсын хурлын энэ 20 оны сонгуульд Аранханга аймгийн 1-р тойрогт миний бие ингээ нэр дэвшээд сумдуудаар тойроод иргэд хөдөлмөрч зан олонтойгоо ингээд уулзаа явж байна. Өнөөдөр эдийн засаг өслөө гэдэг боловч энэ бол өрхийн хаалгаар орохгүй байна. Өнөөдөр иргэд маань цалингаараа тэтгэвэр тэтгэмжээр бизнесийнхээ орлогоор хангалттай амьдрах нөхцөлийг бол ардсан нам бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. Иргэд маань цалинтай, орлоготой, өрхөн үйлдвэрлэгч иргэд маань бизнесмен байх нөхцөлийг ардсан нам бүрдүүлж өгнө. Иргэдийн цалин хөлсийг эхний ээлжинд эмч багш нарын цалин хөлсийг 3 сая хүргэнэ. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр бас мөрийн хөтөлбөртөө тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорилттой бүлгүүдийнх бас нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлнэ. Иргэн бүр орлоготой, өрөх бүр өсөлттэй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Иргэдэн цалингаараа, тэтгэврээрээ, тэтгэмжээрээ бизнесийн орлогоороо ингээд хангалттай амьдрэх нөхцөлийг ардсан нам бүрдүүлж өгнө. Цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага бий байгаа. Өнөөдөр уул уурхаанаас орж байгаа асар их баялагийг эрх баригчид өөрсдийн карман болон гадны офшор руу явуулж байна. Энэ байдлыг дасан зогсоож иргэдтэй цалин тэтгэвэр тэтгэмж бизнесийн зээл болгон баялагийг иргэдтэй дэгш хуваарлахаар ардсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ ажлыг хэрэгжүүлж ажиллах болно. За ахын одоо улс орны байгууллагын 40 гаруй жил ажиллаад тэтгэвртэй гарсан ахмад агш байна. Ингээд 2020 оны улсын хурлын сонгуульд ардсан намаас төвшөөлө гаргасан мөрийн хөтөлбөр түүн дотроос ахмадууд улс орны байгууллага төрийн албан хаагч эмч багш нарын цалин нэмэх талаар одоо мөрийн хөтөлбөртөө зориулсан энэ бодлогыг заалтуудыг бүрэн дэмжиж байна. Ялангуяа ахмадуудын талаар төрийн албан хаагчдын цалин 3 сая болон түүнээс их болох талаар бол ардсан намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр одоо миний сэтгэлд одоо нийцж байна. Ийм учраас одоо энэ сүүлийн 30 жилийн дотор Монгол орн түүний дотор манай ард түмний амьдрал тийм сайн байж ирээгүй. Ингээд ард түмний нийгмийн хамгааллыг сайжруулах талаар дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр улс орны талаар дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр ахмадуудын талаар төрөөс авах хэмжээ тэгэрэг энэ бүгдийг нэмж байна. За энэ удаагийн 20 оны улсын хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвшиж байгаа Дондог доржийн зол жаргал ардсан намаас нэр дэвшиж байгаа энэ 3 төлөөлөл одоо Аранхангахны хүсэл мөрөөдөл одоо Аранханга ард түмний бүрэн төлөөж чадах юм төрийн төсөө болдог төлөв бүрэн итгэж байдаг. Ингээд одоо эдгээр нэр дэвшиж байгаа мэдээлэлтэй бол ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэж цаашдаа төрийн улс оронтой бол их зүйлийг бүтээгээр хөшөөлж хэлж байна. 2020 оны улсын хурлын сонгуульд Аранханга аймгийн 1-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Дондог доржийн зол жаргал.